тамгын газар, боловсролын газар, эрүүл мэндийн газарт одоо хэлэх санал байна. Бага юу? Одоо эрүүл мэндийн газраас хүн бага юу? Боловсролын газраас хүн бага юу? За тамгын газарт бол нэг хитгэн санал байгаа. Тамгын газарт бол захирамжийн биелэлтийг яаж хаадаг вэ? Захирамжаа гаргахтаа хугацаатай гаргаж болох уу? Одоо жишээлбэл манай 13 дугаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны одоо 14 дугаар сургуулийн хажуудах шунхлааг одоо буулгах захирамж маань 24 оны 10 сарын 14-нд гарсан захирамж маань биелэлт нь одоо хаагдаагүй ингээд жил болсон байна. Иргэд бол маш их гомдол ирсэн. За засаг дарга өөрөө их итгэв санаачлагтай учраас бас өнөөдөр бас хөндөгдөж бид нар бас газар дээр нь баяр даргатай бол ажилласан. Тэгэхээр энэ захирамж гаргахтаа бид нэр хүнд захирамжилж байгаа юм. Тэр хүнийг хизээ биелэх тэр хугацааг нь тавьж өгвөл нь биднэрт хэрэгтэй байна. Тэгэх юм бол бид нэр удаан ингэж жил дамнаж үргэлжлэх биш ажил маань ингээд хаагдаад явбал нь биднэрт бас хэрэгтэй байна. Иргэд маань хүртэл гомдол маань бас барагдана гэсэн саналтай байна. Тамгын газар захирамжаа гаргахтаа мөн биелэлтийн хэрэгжилтийг мөн хойноос нь явж хэрэгжилтийг бас сайн хийлгэж өгөөрэй гэдэг санал байна. За хоёрт нь цалингийн нэмэлтийн өсөлтийг хуваар гаргасан байна. За би энэ хувийг бол хувийн зүгээс бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр цалингийн өндөр цалинтай хүмүүсийн маань цалин хэд өсөх, бага цалинтай хүмүүсийн маань цалин багаараа л байж байгаа. Тийм учраас бид нэр цалингийн өсөлтийг хуваар бус мөнгөн дүнгээр нь бас олгуулна. Өнөөдрийн нийгмийн одоо зах зээлд амьдрах амжиргаанд нас дүүцэж очно гэдэг ийм саналтай байгаа учраас энэ тамгын газраас цалингийн одоо өсөлтийг гаргахтаа хуваар бус мөнгөн дүнгээр гаргаж өгвөл нь бас судалгааг бас та судалж үзээрэй гэдэг нэг санал байна. За дараа нь боловсролын газар би дүүргийнхаа өөрийнхөө тойргийнхаа боловсрол болон эрүүл мэндийн газрын цэцэрлэг сургуулийн эрхлэгч болон өрхийн эмнэлгийн дарга нартайгаа бас уулзаж ярилцаад надад одоо өнөөдрийн байдлаар 2-3 санал маш олон одоо гомдол санал ирсэн. Гэхдээ тэр дундаас хамгийн түрүүлж өнөөдрийн байдлаар боловсролын газрын цэцэрлэгийн эрхлэгч нарын гүйцэтгэлийн урамшууллыг нэгтлэнд нь олгосон ийм санал байна. Боловсролын газар мэдж байгаа юу энийгээ? Аудит ордог, аудитын бүх хариуцлагыг өөрсдөө цэцэрлэгийн эрхлэгч маань нөгөө эцэг эхчүүд маань хөөрхийн амьтад нөгөө дэвсгэр авчирж өгөнгөт нөгөөдүүл нь энд нь бас хардагдаад явдаг эрхлэгч нар нь өөрсдөө гим хийцэн юм шиг болдог. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээний урамшуул нь яагаад нэгтлэнд нь очиод байгаа юм бэ? 2025 оны 6 сарын 6-ны захирамжийнхаа биелэлтийг та нэг хараач. Тэр биелэлтэн дээр урамшууллыг хинт олгоно гэсэн. Тэрийг яагаад боловсролын яам нь нэгтлэн рүү өгөөд байгаа юм бэ? Бид нар өнөөдөр удирж байгаа эрхлэгч нь эрх үүргийнхаа хуваар өөрөө ч гэсэндээ бас хариуцлага хүлээгээд явж байгаа эрхлэгч нарт маань яагаад тэр урамшуул нь бас очихгүй байгаа юм бэ? Та энэ дээр өөрөө би түрүүнд асуултныхаа цагаас хоцорчлоо. Тэгээ саналаараа бол хэлж байна. Та энэ дээр нэг арга хэмжээ аваад энэ яагаад эрхлэгчд бос одоо нэгтлэнд нь очисон байгаа талаар та нэг судалж үзээч. 2025 оны 6 сарын 6-ны захирамжийнхаа биелэлтийнхаа араас та бас нэг яваад өгөөрэй гэдэг энэ саналыг бас тавьж байна. За хоёрдугаар нь эрүүл мэндийн газраас бол маш их гомдол санал бас надад бичгээр болон уулзалтын үеэр хэлсэн. За бүгд нэг дуугаар нэг санал хэлсэн. Одоо эрүүл мэндийн газрын дарга байхгүй ч гэсэн одоо энэ бичлэгээ үзэх байх холбогдох тамгын газраас бас хилээд өгөөрэй гэж бас хүсэж байна. За өрхийн эмнэлгүүд дээр маань бол нэг хүний 59 мянгаар бол ноогдож санхүүжилт нь орж ирдэг. За энэ нь бол хаанаач хүрдэггүй юм байна. 19 оноос хойш 59 мянган төгрөгөөр нэг хүний одоо зардлаар бол ингэ төсөвлөгдөөд ирсэн. Үүнийхээ араас эрүүл мэндийн газрынхантайгаа нийлээд төсөл хөтөлбөрөө боловсруулад энэ 59 мянга нэг иргэнийхээ энэ ноогдох төсөвт өртгийг одоо нэмүүлэх тал дээр арга хэмжээ